Эрхэм өндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан үндэсний музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын түүх цуврал нэвтрүүлгийг эхлэж байна. Модон шани болон түүний дараах ачаалаа хүртэлх хаадын дүүдэлчдийн анхны төр тус Дүү Азад үүсэн байгуулагдаж байгаль далаагаас цагаан хэрэг Солонгосын хойгоос Арал тэнгис хүртэлх 5 сая квадрат километр нутаг дэвсгэрийг эзэмшиж байсан юм. Дүүдэлчдийн соёл иргэншлийг үлдээсэн улмөр идүүлгийн олдвор орн чухам тэд химбэ хаанаас эсвэл хинээс улбаатай юм. Ямар соёл, ямар урлагийн, ямар сэтгэлгээний сан хөмөргийг бидэнд үлдээснийг эрдэмтэд судалсаар бид сонирхсоор байгаа тийм. Бид Монголын түүх цуврал нэвтрүүлгийн ихэнх энэ дугаараар хүннүү гүрний соёл, урлагийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Тэгэхээр анхны төр тус хүннүүчүүдийн хүчрхэг байсныг илэрхийлэх гол зүйл бол энэ ялангуяа одоо Монгол нутгаас олдсон илэрч олдож байгаа зүйлийн нэг том илэрхийлэмж нь бол хүннүүчүүдийн урлаг. Тэр хүннүүгийн урлагийг ер нь тусгаалan судалсан судалгаа байна уу? Хүннүүчүүдийн урлагийг ер нь дотор нь хэд одоо төрөл зүйлээр ангилж болохоор ерөнхий том дэвсгэрээр нь харах юм бол түүхийнхаа өмнөх үе шатыг өвдсөн ч гэсэн за одоо хүрэл зэвсгэр үе тий яг одоо хүннүүчүүдийн үндэс нутагт эртний одоо хэрэгсүүрийн нүүдэлчдийн онцлогийг харуулсан. Хэрэгсүүрийн соёлыг тээгч ард түмнүүд одоо бугун хөшөөг гайхамшигтай амьтны төрсөлт урлагийг хөгжүүлж байсан. За дөрвөлжин буушны соёлыг тээгч эртний ард түмэн бас одоо гайхамшигтай гоёл чимгэл хөрлөөр цутгаж байсан. За хүнүүгийнхаа үед одоо хөрч зэрэгэлдээ бүс нутгаа харсан ч гэсэн тий одоо скифийн хаадуудын гайхамшигт хан улсын өнгөт металл урлал байна. За хан улс байна. Тэгэхээр одоо энэ Монголын одоо энэ өндөрлөгт одоо урлаг бол байхгүй байхын аргагүй. За бүр тэргээр зогсохгүй хүнүүчүүд энийг одоо маш өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр хүннүүгийн амьтны загварт урлаг гэдэг маань өөрөө хөгжихдээ олон мянган жилийн турш нүүдэлчдийн дотор тэр хүрэл төмөр зэвсгийн үеийг туулаад хүннүүгийн үед одоо ирж илүү сонгодог утгаараа яг үнэ хөгжих үндэс болсон байна гэсэн үг тийм. Тэр хүннүүчүүдийн урлаг бол тэдний дээдс нүүдэлчдийн одоо олон мянган жилийн турш бий болгосон л урлаг бай. Одоо тэгж таарна тий. Дэлхийн хүндрэлтний эртний соёл иргэншлүүдийн судалгаанаас хүннүүчүүдийн үлдээсэн олдврыг харахад тэдний бүтээж байгааг нүүдэлчдийн сэтгэлгээ, оюун санааны төгс илэрхийлэл гэж эрдэмтэд дүгнэцгээдэг. Хүннүүчүүдийн ертөнцийг үзэх үзэл, бэлэгдэлт оюун санаатай нүүдэлчдийн сэтгэлгээний дүрслэл нь бусад суурин иргэншилтэй улс орд, байлбол хөрш зэрэгэлдээ хан улс эсвэл Перс зэрэг улсуудаас ялгаатан дээр хүннүүчүүдийн булш оршуулгын дурсгалын голлох цөм төв нутаг нь Монгол нутаг гэдгийг батлагдсаар үүнтэй дүүцэх олдврууд дээрх улсуудын альнаас ч одоо хэрэн олдоогүй байна. Тэр хүннүүгийн одоо урлаг дотор бол хамгийн оргил зүйлсүүдийн нэг бол одоо та ноён ууланд бас олон жил ажилласан ноён уулын одоо батлах судалгаагаар илэрсэн дурсгал байна. Ялангуяа тэр дотор органик одоо энэ даав эскид урлал. Энэ урлалын тухай үзэгчдэд маань эхлээд сонирхолтой уу? За ер нь бол археологийн дурсгал ялангуяа хүнүүгийн эртний буш буухнаас органик эдэл ер нь илэрч олддгоо. Бага. Одоогор бол нэг Монголд 9 язгууртны буш олдоод байгаагаас ноён уулаас бусд нь илэрхэх хөстэй байна. Ноён уул бол одоо хагас цэвдэгтэй хөстэй 10 метрийн хүнээс доош зөөлөгтэй. Ийм учраас одоо энд харьцангуй хатуу хөрсөнд органик эдэл маш сайн хадгалагддаг. За Козловын малтлахын үеэр бол одоо язгууртны буушнаас маш олон органик эдэл гарсан байдаг. Одоо өнөөдөр 1901 жолдуур Эрмитажд хадгалагдаж байна. Зөвхөн ноён уулаас. Тий, зөвхөн ноён уул. Одоо Козловын малтлахаас. Үүний 1150 органик эдэл. 1150. За 50 арьс ширээдэл байна гэж байна. Тэгэхээр ер нь бол зүгээр сүүлд одоо Монгол Оросын хамтарсан 4 язгууртны буш малтлаа шүү дээ. 2005-аас 15 он. 4 болцсон юм уу? 4-ийг малтсан. За энэ 4-өөс ч гэсэн одоо маш их органик эдэл гарсан. Үүн дээр нэг юм ажиглаж байгаа. Козловын үед гарч ирсэн органик эдлүүд баг одоо шууд эдлгээнд оруулж болохоор хэрэгжилж болохоор тийм гарч ирсэн байдаг. 70-80 жилийн дараа хийгдсэн одоо бидний судалгааны үед бол тэр цэвдэг харьцангуй одоо гисэж эхэлсэн байна.
Мянган жил явж ирж чадсан мөртлөө сүүлийн 100 жил. Сүүлийн 100 жилд эрс одоо хурцаагаар тэр цэвдэг одоо хайлж байна. А тэр нь юугаар мэдж юм нөгөө нэг органик эдэл маань ерөөсөө л цул одоо ус шавар дотроос илэрч болж байгаа. За энэ дээр бас одоо тэр уул уурхаан зохисгүй үйл ажиллагаа, тэсэлгээ, дэлбэлгээ бас нөлөөлж байгаа хэл та. За тэгээд энэ хивс нэхмэл эдэл маань ерөнхийдөө ингээ бөөн шавар дотор за нэг нийтг утас маягаар л илэрч байгаа. За тэрийг 2 жилийн турш одоо маш одоо өндөр түвшний сэргийн сурлагчдын баг ажиллаж ийж өнөөдөр одоо хүний нүдэнд үзэгдэх ийм хивсийг л гаргаж ирж байгаа. Ноён уулын булчнаас олдсон олдор уул хүннүүчүүд боддоор оршин байсан гэдгийг тогтоож өгсөн Монголын археологийн хамгийн том хамгийн анхны дурсгал юм. Ноён уулын булчны дурсгалуудын дийлийнх нь нэхмэл эдэл олдсон байна. Эдгээрээс ишхий ширмэл ширдгийг онцлоо. 1924 онд Оросын археологч Козловын удирдсан Монгол төвдийн шинжилгээний анги ноён уулын хүннүүгийн язгууртны булчнаас анх энэ эсгий ширмэл ширдгийг олсон байдаг. Козлов тэрхүү эсгий ширдгийг дундуур нь хайчлан хувааж нэг хэсэг нь Монгол үлдээсэн нь өдгөө Чингис хаан музейд хадгалагдаж байна. Харин ширдэгний нөгөө тал нь одоо Оросын холбооны улсын Эрмитаж музейд байна. Түүнээс гадна бас нэг өөрөө бүтэн эсгий ширмэл ширдэг хадгалагдаж байгаа. Ноён уулаас олдсон эсгий ширмэл ширдэг нь 2.6 м урттай, 1 м 95 см өргөн хэмжээтэй. Их биеийн маш сайн боловсруулсан цагаан эсгийгээр хийж, бүс даавуугаар битүү өнгө татан хүрээж, төв хэсэг нь бүдүүн олсон утсаар ширсэн байна. Төв хэсэгт 3 игнэгээр тусбар 24 угал зүхий, усны уйлаг хээг улаангийн утсаар ширж чимэглэжээ. Тусан хэд талбайн гадна талаар 5 см өргөн зээгэлсэн хүрээ татсан бөгөөд энэ хүрээ нь улаан, ногоон, шаргал өнгийн дөрүүлж, чагтан буюу тоонолжин, ариултаа тал дугуй зэрэг дүрсүүдийг солбуулан игнүүлсэн хээтэй. Ширдэгний гадна захаар дөрүүлжин хээтэй бор шаргал өнгийн хятад торгоор өргөн хэмжээр хийсэн байна. Эмжээр болон дотор хүрээний хоорондох зайд шаргал өнгийн олон утсаар хавж ширсний дээр ноцолдож буй 9 хос амт 9 модны дүрсийг зээглэн хадгаж чимгэлсэн байна. Ноцолдож буй 9 хос амтнаас 5 нь улангассан бух болон артай төстэй домгийн араатны өөдөөдөөс харан тулалдаж зүгтааж буй буг хандгаан төрлийн амтнууд мөн дүрсэгдэжээ. Өөрөлдмөл одоо амьдрал тэмцлийг харуулсан. Хүчтэй нь хүчгүйгэн одоо барьж байгаа ч гэх юм уу те. Одоо махчин шуу бугын зоон дээр суудсан одоо за арслан барс одоо ямарваа нэг амтны одоо хөл юуг барьж байгаа юм уу. Ийм төрслүүд голчлон даван болж байгаа. Шинж тухааны академийн археологийн хүрээлэн Оросын холбооны улсын шинж тухааны Сибирийн салбарын археологийн этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-аас 2015 оны хооронд ноён уулын дурсгал газарт хүннүүгийн язгууртны дөрвөн булш, дагуул дөрвөн булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлах судалгаа хийж 1300 гаруй бие толдор илрүүлэн олжээ. Манай ноён уулын сэргээн сурталтан дээр бол Оросын одоо номер 1 сэргээн сурлагч Синицева гэж хүн одоо ажилласан эмэгтэй. Тэгээ энэ хүн бол Кремльд Петр хааны хувц сэргэлэл дээр ажилладаг байсан ийм туршлагатай. Тэгээ Новосибирскийн туршлагатай сэргээн. Тэгээ энэ бол маш их одоо хүч хөдөлмөрөөс гадна маш их одоо санхүү ийм ажил болдог. За тэгээ энэ маш одоо урт замыг туулж ижил одоо үзэгчдийн өмнө гарч ирж байгаа юм л да. Бөөн наг шавар дотроос утас утсаар нь суглан эвлүүлж, сэргээн засварлаж, лабораторийн наривчсан шинжилгээ хийсний үр дүнд гаргасныг бид харж байна. Амтны загварт урлаг бол нүүдэлчдийн онцлогтой. Хүннүүчүүдийн одоо нэг том зүйл бол гоёл чимгэллийн зүйл. Тийм ээ. Гоёл чимгэллийн зүйлийг одоо манай энэ үзэгчд юм уу олон хүмүүс бол хүннүүчүүдийн гоёл чимгэллийн зүйлийг одоо өнөөдөр ч хийгээд их адармаатай нарийн ур хийцтэй юм аа. Энэ гоёл чимгэллийн урлалыг одоо хүннүүчүүд өөрсдөө хийдэг байсан уу? Манай Монгол Японтой хамтарсан эрдэмтдийн баг маань хүнүүгүй ийм металлургийн судалгааг маш сайн хийж. За энэ судалгааны үр дүнд бол одоо Монгол орнд хэд хэдэн одоо металлург хийж байсан голомтууд байна гэдгийг тогтооцсон.
ухаалах юм бол одоо тэр ноён уулаас илэрсэн адууны тоног хэрэгсэл тий. Тэр бүгдийг бол одоо Монголд хийсэн байх бүрэн боломжтой. Яагаад загварчлалын хувьд тийм загварчлал. Яагаад одоо бас энэ дээр нэг тийм ихтгэлтэй байна гэхээр яг тэр ноён уулнаас гарсантай адилхан одоо нэг эрдгөрөөс Хятадаас өнөдр олдог байна. Нэг бол өмнөд Азиас олдог байна тий. За өмнөд Сибирээс олдог байна. Яг одоо тэр заах зүгээр яг одоо нэг хэрцэх нэг байх алаагүй л дээ. Гэхдээ ойролцоо. За жишээлх юм бол гол мод 2, гол мод 1. За ноён уул тий. Эндээс ингээ нэг эрдгөрөөс одоо хөөмөлж юмэлт гарсан. Бүгд өөр өөр. Ерөнхий тэг адилхан. За тэр тэгэн дотор одоо тэр амтныг дүрслэх үнэхээр гайхамшигтай. Одоо яг яаж тэрэн дотор тэр олон юу багтааж хийж чадчих. Ямар аргаар хийсэн бэ? Хөөж үү? Ер нь хөөмөл. Тий. За тэгээд алтаар хийж байгаа. Мөнгөөр хийж байна. За алтыг мөнгөөр одоо шарж байна. Маш олон одоо технологи одоо нэг өнөөдрийн нано технологи гэдээ яриад байгаа бүх юм л одоо энэ үед байсан байна. Хүннүүчүүд хөлгмөрөө ямар их хүндэлж дээдэж ирсний илрэл нь тэдний язгууртны булчнаас гарч ирсэн морины тоног итэрглээс төвгүй харжуулна. Монголын анхны эзэн тус хүннүүгийн төр тусын үед хамрагдах адуу малын тоног хэрэгслийн тухай мэдээ баримт сурвалж жижигт ховор байх боловч харин булчнаас илэрсэн археологийн ариун олдор бий. Морины хазаар, удраг, хүмэлдрэг, амгай, зуузаа зэрэг нь хүннүүгийн үеийнхнийг илтгэх өөрийн гэсэн онцлогтой байгаа бол имэйл дөрөөний хувьд харьцангуй цөөн тоотой илэрч олдоод байна. Тэдний нэг гайхамшигтай олдор бол Домгийн амтан дүрсэлсэн хүмэлдрэгний чимгийг та бүхэн харж байна. Энэхүү олдорыг олсон археологч доктор Эрдэнэбаатарын хэлснээр үүнийг нарны шүтэн гэж тайлбарлаж байна. Энэ сонирхолтой наран дээр болдог халуун цөмийн урлагийн хөдөлгөөнийг энэ алтан чимэглэл дээр дүрсэн харуулжээ. Ер нь хүннүүчүүд өдөр наран, шөнө саранд мөргөд нар сарын шүтэнтэй. Өөрөөр хэлбэл тэнгэр газар их байгалаа ихэд хайрлаж, сүрдэж, имээж, түүний иргшээл сүр хүчинд залбирч ажтэрдэг байсан нэгэнт тодорхой байдаг. Тиймээс нэг ивэртэй, ирвсийн биетэй Домгийн амтнаар орчлон хорвоогт итгэгч наран ээж. Түүний оршин ахуйг төлөөлүүлэн хийсвэр бодит сэтгэлгээг аль альний эргцүүлэн харуулжээ. Далайн амтан 8-ны хөл төтөстэй ч мэт орооцолдсон хөдөлгөөнөөр нарны халуун цөмийн урсгалыг дүрслэн үзүүлсэн байна. 13 см-ийн диаметртэй алт, буюу металлаар хийсэн энэхүү хүмэлдрэгний чимэг өнгөц харахад эд гоёлтод ийгүй орчлон ертөнцийн жамыг таньж мэдсэн. 2000 жилийн өмнөх монголчуудын өвөг дээдэс хүннүүчүүдийн ухамсарыг илэрхийлж байна гэж бодохоор үнэхээр гайхамшигтай. Энэ духовч юу? Тий, энэ одоо духовч гэж үзсэн байдаг. За энэ доотлын хэсгүүд бол хазаарын тов руу. Тийм үү. Тий, хазаарын. Тэгэхээр ерөнхийдөө эндээс харахад бол хүннүүгийн язгууртнуудын зөвхөн одоо олдоод байгаа энэ дурсгалууд маань бол унж явсан хүлэг морныхын чимэглэл үү, тийм ээ? Тий. Гоё чимэглэлийн зүйлс. Өөрийнх нь зэрэг зиндаа одоо илэрхийлэх энэ байдлыг харуулж байгаа. Гэтэл яг одоо шаниун өөртөө холбоотой нарийн эдэлж хэрглэжсэн чимэглэл зүйлс нь бол ховор байгаа нь магадгүй олдвол илүү нарийн чийж магадгүй, тийм ээ? Магадгүй. Тий. Нөгөө талаас нь бол нөгөө тонуулчт. Тэр чинь одоо шаниугийн ясыг нь гаргаж хийж байгаа шүү дээ. Гол зорилго бол. Тийм үү. Тийм тэр чинь одоо нөгөө ясыг нь өсөр хийж байгаа тийм. Ясыг өндөл зүг. Одоо энэ хүрл үү энэ 25 юу гэж байна? Энэ алт тамир болоо шүү. Төмөр мөнгө гэж байна шүү дээ, тийм ээ. Тэг яаж энэ төмөр дээр наасан байна алтыг? За энэ одоо нөгөө нано технологи гэж яриад байгаа чинь л одоо энэ үед байсан байгаа. Тэг жиж үтсэн байгаа. Жиж үтсэн. Одоо төмөр дээр мөнгөөр жийдүүдээд одоо алтаар одоо бас жиж үтсэн. Байх гэдэг. Тэгээд энэ бас өөрийн гэсэн энэ доктор Түр Балтын малтлаас олдсон. Өөрийнх нь бүтээл дээр бол нэлийн дэлгэрэнгүй тайлбар нь байгаа бах. Тэгээд энэ ингээд дөрвөн зүг рүү хандсан одоо сунтай. Ийм одоо анх удаа Монголоос олдсон. Энэ өөр олдоогүй юу? Олдоогүй. Тий. Өөр үндэс. Ялангуяа хийц технологи нь хүртэл өөр шүү дээ. Тий, энэ бол тэр технологийн хувьд бол ямар байна вэ? За энэ одоо 32 дээр Эрвсийн дүрстэй хазаарын хүрэл товроо гэж шүү дээ. Энэ хазаарын товроогоо хийхдээ хүртэл
энэ янз бүрийн амьтдыг хийж юм тийм ээ. Ирвэс Төв аймгийн Баянцаа сумын Чигэртийн зоос олдсон гэж. Тэр энэ одоо бас ховор нандин юм өөр. Одоо энэ ноён уулаас олдсон энэ нэг өвөртгөрөөсийг одоо хэвтэй байдлаар төрсөн байгаа биз. Жишээ энэ тэгэхэд бол бүгд одоо хөл дээр зогсоо. Тэгээ эн чин далавчтай үүлэн дунд байгаа байхгүй юу? Тэнгэрийн амт. Энэ эдгээрч гэсэн бас адилхан шүү дээ. Одоо бүгдөө далавчтай үүл төрсөн байгаа тооруулаад. Энэ одоо энэ 30 дээр шиг сонно шүү дээ. Энэ гол мод 2-оос гарсан. Эн чинь нөгөө манай энэ цэвэрлэгэнд орж ирээд цэвэрлэгээс гарсан шүү дээ. За. Тийм. Өмнө одоо нөгөө нэг юм юу нь мэддэхгүй шороо гэд байгаадсан. Тэгээд энд ирээд цэвэрлсэний дараа энэ гарч ирсэн байхгүй энэ. Энэ жижигүүд. Энэ ноён уултай адилхан юм байна. Энэ дээр бас лууны төрсөл байдгийг. Тэгэхээр луу тэр хоёр луу бол ноён уулаас 20 дугаар урсаас бол. А тэр хоёр уу? Тий. 28. Энд чинь гарсан юм. 6 оны малталгаар сүжигтийн 20 дугаар барснаас бол. Танаа малталгаас гарсан. Тэгээ эдгээр бол хоорондоо ингээд хийцэн хөв жоохон ялгаатаач. Нөгөө ерөнхий үндсэн төрсөл нь бол адилхан юм. Зарчим нэг. Тий. Гэтэл яг одоо ийм зүйл хамгийн үеийн одоо тэр өвөр Монголын хөнөөгийн үеийн турсаас олж ийн нөхөргүй. Зордсоос шүү. Тий. Тэр одоо Солонгосын нанааны соёл моёл гэдэг ингээр чинь ерөнхий тэр тэгнэ байгаа мөртлөө цаанаа л нэг одоо болох тий. Одоо нэг бол өөр амтныг төрсөлсөн ч байдаг юм уу? Ийм уран тансаг хурлсан нь бол ховор. Зүгээр ер нь бол энээс өмнө одоо морь малыг ходрох хөмөлтрөг тий хазаарыг ингэж сайхан тоноглдог байсныг бол бид нар бас ховор мэдэн штэ. Ер нь бол Арангаан аймгаас хөрлийн үеийн нэг бүтэн хазаар болсон байдаг. За хазарын томголууд бол байдаг. Тэгтээ одоо энэ ходрох хөмөлтрөг ийм тансаг тоноглдог байсныг бол бид нар хөнөөгөөс мэдж авч байгаа. Тэр бол одоо биднэрт өнөөдөр хүртэл бас тодорхой хэмжээгээр уламжлаад ирсэн л явж байгаа зүйл. Одоо бидний нөгөө 10 цагаантай 6 цагаантай мундаг имэйлүүд маань одоо энэ үеэс л бий болсон болд гарах гэдэг. Модон имэйлүүд бол одоо сүүлийн үед бас идэрч олдоод байна шүү дээ. Бүүрэг нь одоо бас залгаатай зүүмэл бүүрэгтэй одоо ийм имэйлнүүд. Ер нь хөнөөгийн үед бол энэ нүүдлийн соёл иргэншил бас нэлээд өндөр түвшинд төгссныг л илтгэж байгаа юм л да. Хөнөөгийн эзэнт улс нь төр улсын хэв шинжийг цогцоор нь хөгжүүлэхээс гадна тухайн үед урлаг гоо сайхны асар өндөр хөгжлийг бий болгож байсныг Монгол нутагт явуулсан малтлах судалгаанаас бүрэн харж байна. Нүүдэлчдийн ертөнц, байгаль, газар зүйн хүчин зүйлс, амьдралын өвөрмөц хэв маяг, өрөнд орны ард түмтэй харилцах явдалтай шууд уялдан хөнөөгийн булш оршуулгаас маш баялаг эд хэрэглэгдэхүүн илэрч болдог. Тэдгээрээс голлон онцлох зүйлс нь хөнөөгийн хаад язгууртнуудад холбогдох гоёл чимэглэлийн зүйлс тансаг хэрэглээний дурсгалууд юм. Хөнөөгийн үеийн булшнаас олдог алтан эмэгнүүд маш нарийн ур хийцтэй гоёмсог байдаг байна. Ихэвчлэн алтыг давтаж нингэн болгоод том жижиг дугуй хэлбэр гарган өөрөөр нь нийлүүлэн гагнаж цэцгийн дэлбээ, ургамлын хээ гарган жижиг алтан бөмбөлгийг тойруулан нуух гаргаж голдон шигтгэе суулгах үүрүүлдэг. Өнгөнгийн эрдний чулуу шигтгэн чимгэлсэн байдаг. Эмэгний арталд цөвсөн нарийнхан алтаар чихэнд зүүх тахир синж гарган гансан байдаг. Алтаар хийсэн гоёмсог эдэлээс харахад хөнөөгийн даргчууд өнгө хоршмол алтан урлал, үрлэн арга зэргийг сайн эзэмссэн болох нь мэдэгддэг. Хөнөөгийн дурсгалаас төрөл бүрийн эдээр хийсэн зүйл чимэглэлийн хэсгүүд илбэг олддог. Зүйлт чимгийг төрөл бүрийн чулуу, шил, ясаар хийдэг байсан байна. Хөнөөгийн үед сувсыг бөмбөлөг, зөө, дөрвөн тал, гонцгой, юуны хэлбэр гарган, энгийн шохон чулуунаас эхлээд оюу, ман, хас, харва, шархуу, номин, гойлон зэрэг үнэт ба хагас үнэт чулууг ашиглан хийдэг байжээ. За энд бол дандаа одоо хөнөөчүүдийн бүс байна тийм ээ. Бүс бол бас одоо нийгмийн зэрэг зэндаа илэрхийлсэн урлалын зүйл. Бүс бол маш нарийн одоо чимэглэлтэй ийм бүс байдаг. Одоо энэ чинь хаш бүсний одоо чимэглэлүүд тийм ээ.
Тэгээд тэр хадлага шимгэллүүд гэж бас байна. Энэ хадлага шимгэлэл гэдэг чинь бас хүрлийн үеэс эхэлсэн үү? Тий. Одоо энэ морины чимэглэл эн чинь бол одоо нөгөө хүнүүгийн бас алдартай шүү дээ. Чинь Тийм үү? хатирч яваа морь байхгүй юу? Аа. Эрсистикон гэж байгаа. Аа. Тэгээд энэ бол хувцсны чимэглэл баг гэж үзэж байгаа. Хувцсан дээр хадаж. Тий, хувцсан дээр хаддаг. Энэ дүрслэл нь нөгөө хадны зурагт бас шингэсэн. Аа за. Тэгээд яг энэ морины одоо тэр хатирч байгаа явдлоор нь нөгөө хүнүүгийн юу чинь характер гарч ирж штэ энэ дэр чинь. Энэ бүсний хувьд бол ер нь энэ чинь нөгөө хүрлийн үеэс хамгаалт хэрэгсэл байхгүй юу? Цэргийн. Одоо энэ дээр бас сум тусахад бас одоо хүний аймыг хамгаалах боломжтой. Тэгээ энэ хүнийгүй үеэр ороод ирэхээр язгуурт нь хэрэглээ. Нөгөө тэр үеийн чинь морь цэрэг чинь бас одоо сүүх тэрэг болоод ирж байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө бүгд нөгөө анги давхарга нийгэмтэй байгаа л да. Тэгээ энэ одоо бокхэ тэгээд энэ зөөлөн одоо чулуугаар эрдний чулуу шигтгэж хийдэг. Туваад ямар сантай саяхан 3 жилийн өмнө алаатай өө гэж газраас малтлах хийгээд тэгээд энэ бүсний юу гарсан байгаа. Тэгээд хүнөөгөө iPhone боллоо. Хүнөөгөө iPhone боллоо гэж. Одоо нөгөө нэг хэвэрт юу чинь бас эдлэл хэрэглэл дээр байна тийм үү бүсэн дээр. Төмрөөр хүрэл төмөр. За тэгээд одоо алтар орж ирж байгаа байхгүй. Бүхэл төрлийн металл байж ш тийм ээ. Бүх төрлийн металл тий. Энд бол одоо тэр далай нуурын гаралтай гоёл чимгэллээр ясан байж тас тий. Чимгэлсэн. Тэгэхээр энэ чинь юу юм бүү? Одоо амьтныг дүрслэхдээ бас хөдөлгөөн хийх юм тийм ээ. Хөдөлгөөнд. Тий. Одоо тэр дээдлийн хоёр хүрэл дээр ихэд л нөгөө нэгийг барьж байгаа одоо араатай амьтын дүрслэл бас ингэж эхэлж байна. Тэгээ нөгөө үндсэн нөгөө хүннүүгийн хэвсэн дээр байдаг шиг. Тий. Нөгөө үндсэн агуулга руугаа л буцаад ороод явж байгаа юм л да. За энэ бол нөгөө ходрох хөмөлтрөний чимэгдэл арай өөр юм дөрүүлжин хэвтэй дөрүүлжин тэгшин зүгт хэлбэр дээр бууж ирж байна. За энэ бас барыг дүрсэлсэн байна тийм ээ. Тэгээ хүннүүгийн урлалын төрөл дотор тодорхой амьтдыг хязгаартай дүрслэх үү одоо? Тий. Ер нь бол луу за нэг эвэртгэрөөс мэдээч хэрэг луу байна. Янгир ямаа, аргал за бар орж ирж байна. За ер нь бол яг гол амьтд бол баг эдгээр амьтд гэж хэлж байна. Ер нь за домгийн махчин шуу байна. За тэгээ эдгээр нэгэд ер нь ихэнх нь харахад бол бас тийм зэрлэг махчин амьтд илүү их. Тэгтээ нөгөө өвсөн хичээлтэй одоо нэг эвэртгэрөөсийг юм бол бүр тэнгэрийн амьтан мэтэр гайхамшигтай дүрслэл. Тэгээ магадгүй нөгөө бугуунчлын хөшөөний бугын дүрслэлээс бас улбаа яваад байна л да. Дүрслэмжээс. Дүрслэмжийн тийм. Тэр гоо сайхны мэдрэмжийг л харуулж байгаа юм л да шүү дээ. Могой дүрслсэн байна тэнд. Тий яг уу могоо юу луу юу? Луу болох бах. Энэ үү? Ер нь бол зүгээр зөвлөлтийн судлаа, Орсын судлаачд бол ихвчлэн луу руу холбогддог. Яг харахад бол могоо шиг. Төрслөмжийн хувьд арай өөр үзэж магадгүй тийм ээ. Энэ одоо ирвсийг бол ингэж нэлээ аратан маягтай хэлсэн шүү дээ. Энэ хэлийн хүртэл улаан эрдний жулуугаар шигтгээд. Энэ ирвсийг харахад бол бас скифийн амтны загварт дүрслэл рүү илүү ойртож байгаа юм шиг. Дүү Азийн. Хүнүү бол одоо энэ дээр заавалчгүй нэг амтныг барьж байгаа баймир байгаа байхгүй юу? Одоо тэр хевсэн дээр байгаа юм бол заавал тэмцэлдэж байгаа. Тий. Ер нь зүгээр хүний амьдрал бол тэмцэл гэдгийг л одоо урлагаар Монгон луу Хүннүүгийн язгууртны булшнаас гарч ирсэн тансаг идлүүдээс цул мөнгөөр хэвэн цутгаж ийсэн алтан шармал лууг онцолж болох юм. Энэхүү гоёмсог эдийг хаалга, шургуулга юм уу аливаа зүйлдер тогтоож хэрэглэхэд зориултай байсан таамаг байна. Энэ тухай Эрдэнэбаатар профессор номонд Монгон лууг бөхтөр мөртөө тэгш гадаргуутай эд зүйлдер тогтоож байсан улмөр дөрвөн хөлний ул бол сүүлний доод хэсэгт тодорхой мэдрэгдэнэ гэж. Энэхүү мөнгөн лууг урлагтаа Монгол тайг нохойтой адил бие галбиртай толгой күзүүгээрээ эргэж хоош гарсан байдалтай дүрсэлж 2 салаа ивэрн гадагш мөн эргэсэн амаан гайсан соёон илэрхий байгаагаас үзвэл эд тогшин сүрдэм харагд. Хондлой нуруугийн дагсан зогдор үснээс гадна сүүлийн үзүүр сал дөрвөн хөлтэй дүрслэгдэжээ.
80 болон 9 граммын жинтэй энэхүү мөнгөн луу хоёр ширхэг хүннүүгийн язгууртны булчнаас олдсон. Тэгэхээр хүннүүгийн урлал бол өөрөө ахуйн хэрэглээний бас хэрэгжилж байгаа зүйлүүдийг нь харахаар масар нарийн ур хийцтэй. Одоо хүннүүчүүд өөрсдөө бас хоёул чимэглэл, аксессуар одоо юу гэдгийгээс гадна одоо сав суулга, эдээ ундаа, ваар сав хүртэл одоо чимэглэлтэй байх шийд тийм ээ. Энэ тухай бас үзэгчдэд сонирхуулж ярил. За хүнүүгийн одоо томоохон язгууртны болон жирийн дурсгалт газруудын ойр орчимд бол одоо хид хідэн томоохон хотууд илэрч болдог. За тэгээд тэр орчмоос бас одоо энэ гар үйлдвэрлэлийн төвүүд илэрч олдож байна. Би даасан гар үйлдвэрлэлийн төвүүд байсан байж. Одоо тухайлах юм бол борогийн суурин гээл тий одоо ноёулын хажууд байна. Эндээс одоо ваар сав үйлдвэрлэж байсан ийм одоо сууринг олж илрүүлсэн байдаг. За ваар сав нь өөрийн гэсэн одоо бас тийм тогтсон хэлбэр хийцтэй. За хүрдний арга болон одоо гар аргаар хийдэг. За мөн тэр долгион, самхэ маш олон одоо төрлийн хийг. Тэгтээ тэр нь бол одоо бусад соёлтой төдийлөн уялддаггүй. Яг одоо цэвэр өөрийнхөө онцлогийг харуулсан. Ер нь ямар ч судлаач хараад одоо энэ хүнүү арав штэ. Хүннүүгийн эзэн тулсын үед хаад язгууртны зэрэг дэвийг илэрхийлэх, эрх мэдлийг тодорхойлох олон дурсгал Монгол нутгаас олджээ. Тэдний нэг нь сав суулга, хүрэл тогой. Нэг талаасаа эдийн ундааны зориултаа боловч нөгөө талаасаа тухайн үеийн хаад язгууртны зэрэг зандааг илэрхийлэх дурсгал болно. Хүннүүгийн эзэн тулсын үеийн тогоо хэлбэрийн хувьд хавтгай ёроолтой болон босоо сүртэй хоёр төрөл байдаг. Хавтгай ёроолтойг нь ганцгийн буюу аяны тогоо, өндөр сууртайг нь цөгцсөн хэлбэрийн буюу ёсолын зориултаа гэж судлаачид тайлбарладаг. Хүннүү тогоог хоёр талаас нь хэвд цутгаж, нийлүүлэн гагнахын зэрэгцээ, цөгцсөн хэлбэрийн тогооны их бие хүрлээр цутгаж, суурийн төмрөөр хийсэн элбэг тохиолдно. Ганцгийн тогоонуудын дийлийнх нь амсрын дээд ирмэгтэй залгаа хоёр босоо бариулаас гадна хоёр бөөрөнд бэхэлсэн хэвтэй бариултаа байх нь ч цөөнгүй. Тогооны бариул тал дугуй болон тэгш өнцөг хэлбэртэй байна. Булчнаас олдсон дийлэнх тогооны дотроос хоол хүнсний үлдэгдэл болох бог, бод молын яс илэрсэн байдаг. Эн чинь бол нөгөө 13 дугаар зууны үеийн хар хуруумд одоо нийслэлээ байгуулад эзэлсэн хот ард түмнээсээ нөгөө урчуудыг авчираад хамаг юмаа хийлэгдэг. Энээс арай өөр нөхцөл дөө. Чинь ихэнх нь дандаа одоо нүүдлийн за яг цөөхөн хідэн хотууд бол байгаа. Гэхдээ л тэр үед бол хүмүүчүүд маш том газруудыг иргэшээж байсан. Маш олон ард түмэн за ялангуяа энэ дундад даас таримын савь гар урчуудтай хороол одоо энэ улс орныг эзэлж ирснийхаа хүрээнд маш их юм үзэж харсан. Тэгээд тэр хэмжээгээр одоо гоо сайхан соёлын мэдрэмж бол маш өндөр байсныг л олдрууд хэлдэг. Тэгэхээр хүннүүгийн урлал бол таны хэлж байгаа нэг талаасаа нүүдэлчдийн өөрсдийнх нь уламжилж ирсэн урлагийг хөгжүүлсэн төгс хэлбэр. Нөгөө талаасаа бол том эзэнт гүрэн байсан учраас Хятад, Төв Аз, Дундад Аз энэ олон улс орнуудтай харилцаж байсан учраас хүннүүгийн урлагт бол ийм олон төрлийн урлаг одоо шингэж тийм ээ. Гэхдээ өөрийн гэсэн урлагийн хэлбэр хөгжиж ингэж явж иржээ гэдг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр манай үзэгчд маань бол сонирхож байгаа л да. Үнэхээр тэр үеийн урлал гэдгийг бас одоо бодох хэрэгтэй. 2000 жилийн тэртех урлалын хийц. Тийм ээ? Өнөөдөр биш, 20 жил биш, 200 жил биш. 2000 жилийн тэртех энэ урлалын хийц магадгүй одоо хожим монголчуудын дотор ямар нэгэн хэлбэрээр бол шингэж орсон. Одоо бодгөрөөс ч юм уу эсвэл одоо энэ бэрс хожим магадгүй арслангийн одоо тийм ээ авдард сав дээр арсланд одоо дүрслэх хүч чадлын бэлэгдэл болгодог ч юм уу. Энэ бол тасралтгүй шинж илэрсээр л одоо явж байгаа юм харагддаг. Гол мод хоёр малтлагын гол булчнаас жижиг том нийт 6-аас 7 бүтэн сүйх тэрэгний эд ангиуд олджээ. Эдгээр нь бүгд хүннүү хийцэх бөгөөд алт мөнгө хүрлийг ашиглан гайхалтай нарийн уран сэтгэмжтэй урлаж эрдний чулуугаар шигтгэн чимэглэжээ. Монгол нутгаас олдсон хүннүүгийн язгууртны сүйх тэрэгний чимэглэл, дугуй болон бусад эд үлгийн зүйлсийн үлдэгдэл нэлээд олддог боловч бүтнээр олдсон тэрэг алга.
Аранга аймгийн Өндөр улаан сумын гол 2 модод малтсан малтлагаар сүүх тэрэгний дугуйны хэмжээ болон бүтэц мэдэх боломжтой үлдэгдэл илэрсэн юм. Нүгийн язгууртнуудын хэрэглэж байсан сүүх тэрэг нь Монгол нутгаас нээд олддог боловч өөрсдийн хийсэн тэрэг ховор байгаа нь тэдний хань устай харилцах үед авч хэрэглэж байсан төдийгүй хаад язгууртны зэрэг зандааг илэрхийлж байна. Дүүгээ Чингис хаан үзээд тэрэгний булны таг, холбоос, хадаас, шүхрийн үзүүрийн чимэг, тэрэгний цөм, төмөр арал цүү, төмөр хадаас, хүрэл синж, буулганы дэгэ, төмөр цүү гээд нүгийн язгууртны сүүх тэрэгний дагалдах идлэл, чимэглэл баггүй хадгалагдж байна. Энэ бүх урлагийн төрөл зүйлүүдийг зангидж харах юм бол хүннүүшүүд бол нэг овг аймгийн төдий биш, нэг хоцрогдсон биш, бусдаас авдаг биш. Бие даасан энэ том сав нутгаараа бол өөрийн гэсэн урлагаа хөгжүүлж байж л гэдгийг харж болохоор тийм ээ. Одоо би бол тэгж үзэж байгаа. За хүнүүгийн эсгийн ширмэс ширдэг тухайн үедээ баактерийн хатгамал хэвстэй адил төвшөнд ижил төвшөнд грек язгууртны тансаг хэрэглээ болоод за магадгүй одоо бас тэр адилхан хаад язгууртанд одоо бэлгийн чанартай явдаг ийм зүйл байсан баха. Одоо дундад Аз хевс нэхвэл эдлэр алдартай шүү дээ. Гэтэл тэр уламжлал хүнүг үеэс явж байгаа. А тэгэхэд тэр улсууд хүнүүгийн вассал улс, харьяат улсууд байсан. Хүнүү тэднийг одоо захирж байсан. За тэндээс хамгийн одоо гоё сайхан юмнууд нь ирдэг байсан. Тэгэхээр зэрэг хүнүү бол соёлын хувьд бол ер нь хөрч бус нутагт маш том нөлөөтэй ийм эзэн дүүрэн байсан. Ер нь тэр эзэн дүүрний урлаг гэж бие даасан л урлаг байж тээ. Тий. Яг хаа одоо ингээд аж ахуй за дайн тулаан энэ бүхнийг ингээ коэффициентлоод харах юм бол урлаг тэр дотор баг 80% гарч ирж байгаа юм. Ер нь бол тэр урлаг гоо сайхан гэдэг юм бол хөнөөчүүдэд бол нэлээд дээгүүр тавигд өндөрт. Энэ мэдчлэн хүннүү нарын булш оршуулгаас гарч ирсэн эд хэрэглэл тэдгээр түшгэлсэн урлагийн сүлэгдэхүүн нарийн хийгээд баялаг агуулгатай юм а. Хамгийн гайхалтай нь өнөөдрийг хүртэл тэр цагаас эдүүгээ хүртэл 2000-ны ардч утга бэлэгдэл нь оршсоор байгаа юм. Аливаа бүхэн хоосон үгүүгээс бий болдгүй цаг хугацаа, туучин, улам чам байран хувьсан өөрчлөгдсөөр ирдгийн учир энэ буюу үүнийг л монголчууд юмд учир суманд занг бий гэж тунч олж хэлсэн байдаг. Эрхэм мөндөд үзэгчдээ энэ удаагийн дугаараар Монголын анхны төр тус Төв Азийн үйлчлэлтийн эзэнт гүрэн хүннүүчүүдийн урлагийн тухай асуудлыг та бүхэн төлөвлөлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай. Дараагийн дугаартаа бид хүннүү гүрний хот болгодын тухай та бүхэндээ үзүүлэх болно.